албан тушаалтны албан үүрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт энэ тохиолдолд мөн хамааралтай. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-р хэсэгт сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж заасан нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэл нийтлэг эрхчлөөг хангах үүднээс хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг зөвшөөрсөн зохицуулалт юм а. Энэ зохицуулалтыг мөн зүйлийн 2 ба 3 дахь заалтаар тогтоосон шаардлагад нийцүүлэн мөрднө. Тэгэхээр гомдлыг шийдвэрлэхдээ гэрэл зургийг биометрик мэдээлэл буюу эмзэг мэдээлэл гэж дүгнсэн. Мөн хувийн мэдээллийг хамгаалах болон нийтийн эрх ашигт хамаарах асуудлыг мэдэх олон нийтийн эрх ашигын тэнцвэрийг хангаагүй. Гэрэл зургийг нийтлсэн байдал нь зөрчлийн тухай хуулийн 6-гийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарна гэж тодорхойлсон мэргэжлийн алдаа гэсэн байна.